байцгаана уу? За маш олон хүмүүс хагалганд заавал орохгүйгээр ингээ дасгал хөдөлгөөн хийгээд өдгөнийхөө одоо асуудлыг сайжруулчих. Өдгөө ингээд гайгүй болгочих юм боломж байдгүй гэж асуугаад байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нэхлээр нэгдүгээр нэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй. Бас хагалгаанд заавал орох ёстой өдгөнүүд гэж байгаа гэхээр тийм өдгөнүүд бол заавал орох ёстой. Харин зарим нэг өдгөнүүд бол энэ чинь бас хэлж байгаа шүү дээ тий. Ерөнхийдөө зүгээр танд санал болгож байгаа. Та ингээ орох юм бол бас сайжирнаа гэсэн юм санал тавьж байгаа. Ийм өдгөнүүд бол бас ингээ дасгал хөдөлгөөн хийгээд ах юм бол бас сайжрах бүрэн бас боломж байдаа. Би ч өөрөө энийг өөрийнхөө юм дээр бас тушаад мэдрээд ингээ явж байгаа. За би бол өөрөө ерөнхийдөө Ост артрит онцтой гэдэг шүү дээ. Миний бол гэсэн зүйлийг эдийн маань ингээд урагдчихсан тий. За тэгээ илэгдчихсэн тэрнээс болоод ингээ яс ургацсан ийм өдөг. За тэгээ би ингээ хайж бас нэг Японы энэ чинь оруулсан нэг дасгалыг олж авлаа л да. Тэгээ тэрийг өнөөдөр та нартайгаа хуваалцаж үзсэн. Тэгээ тэрийн ч бас энэ өөрийнх нь оруулсан дасгалыг ингээ хийгээд ах юм бол заавал бас хагалгаанд орохгүйгээр бас өдгөө ингээ сайжруулах бүрэн боломжтой гэж хэлсэн болохоор бас та нартайгаа хуваалцъя гэж бодсон юм аа. За тэгэхээр эхлээд бид нэр ийм бас нүүргэрээ ачаар ингээ сайхан нуглаад ингээд өдгөнийхөө доор тавина. За би болохоор энийгээ ингээ хийчихдгийг. За ингээд өдгөнийхөө доор хийчихнэ. За тэгээд хөлөө нэгсэндээ ингээд уршаага ингээд түлхэж өгнө. Ингэж түлхэж өгнө. За юу. За энийг 20 удаа хийн. 20 удаа. За хамгийн гол нь 20 удаа ингэж хийхдээ яг энэ өдгөнийхөө энэ нүдэн дээр маш анхаарах хэрэгтэй. Бид яг эхний энэ дасгалаа хийх өмнө энэ өдгөнийхөө нүдийг яг зөв байрлалд нь оруулах хэрэгтэй гэж байгаа юм л да. Яг зөв. Тэгэхээр энэ юу маань бол энэ өдгийг яг зөв энэ өдгөний нүдийг яг зөв байрлалд нь бас ороход бас их чухал байдаг юм байна. За тэгэхээр бүгдээрээ хийцгээхлээд за 20 удаа гэсэн тийм үү? За 1 2 3 4 5 6 7 8 9 10. За 20 удаа тийм яг энэ өдгөнийхөө нүднийг л дээр л маш анхаарлаа төвлөрнө шүү. Яг энийг л яг зөв байрлалд нь оруулах тийм. За нөгөө ярьсан болохоо тоогоо алдчихлаа. За нэг 5 6 7 8 9 10. За одоо ингээ өдгөнийхөө юугаа ингээ хичгсэн. За одоо ингээд өдгөө сайхан тослно. За юу. За би нөгөө халгааныхаа тосыг бас жоохон түрхчихье да. За та нар маань нөгөө 30 намдах тос түрхдэг бол тэрийг түрхэнэ. Эсвэл массажны тос ч юм уу тий. За тэрээс ингээ жоохон түрхэнэ. За ингэснийхаа дараа за ерөнхийдөө бид нэр өдгөнүүд ерөнхийдөө энэ өдгөний дээдэд талд өддөг. Гэж байгаа энэ доогуураа өддөг. За тэгээ ихийнх нь ерөнхийдөө энэ дотор талаараа өддөг. За тэгээ ерөнхийдөө маш цөөхөн хэсэг нь нэг гадна талаараа өдөж байгаа. За тэгэхээр эхлээд бид яг энэ өдгөнийхөө яг энэ дээдэд тал яг өдгөнийхөө нүдний яг дээдэд тал нэгсэндээ энэ маань энэ гуйны одоо гуй маань яг энд холбоос байгаа л гэсэн үг байхгүй юу? Гуй маань одоо ингээд төгсөөд одоо булчингууд маань гуй маань гинэ уучлаарай. Булчингууд маань ингээд төгсөөд за яг энэ төгсгөл дээр нөгөө шүрмэстэй ингээд холбогдож байгаа энэ холбоос байгаа шүү дээ. Тэр яг энэ өдгөнийхөө нүдний дээдэд талд харагдана. Яг энэ дээдэд талд за ингээд яг тэр холбоос байгаа хэсгүүд дээр нэгсэндээ сайхан нухаж өгнө. За нэг 30 секунд. За 30 удаа нухна гэсэн үг. За би яриад байгаа болохоор нөгөө тоогоо тоолж чадахгүй байна. Багцаагаар явчих. За юу. За маш их өвддөг хүмүүс бол за 1 минут ингээд массажлж болно. За заримных нь бол яг энэ дотор талынх нь энд ч юм уу энэ гадна талынх нь энд ч юм уу аль нэг юунд холбоос айгүй хөвчтэй байдаг. Янз янзын нөгөө юунаас шалтгаалаад та нар маань дараад ингээд хийхэд яг мэдэгдэнэ. Яг өдгөнийхөө яг тэр нүдний яг дээдэд тал дээр шүү. Яг дээдэд талд нь яг тэр холбоос ч байгаа гэсэн. Яг тэрэн дээр л за сайхан тэрнийгээ сайхан суулж өгч байгаа шүү. За ерөнхийдөө 30 секунд болсон байх гэж бодож байна. Харагдаж байгаа бох тий. За одоо доотод талд нь яг энэ нөгөө өдгөний яг энэ нүдний доотод талд гэдэг чинь энэ хонхорхой байгаад байдаг тий. За ерөнхийдөө яг тэр хонхорхой авцаа. За бас сайхан ухна. Бас л холбоос байгаа шүү дээ яг энэ
Булчин шүрмэсний яг заа гэсэн үг яг тий огт яг тэн дээр нөгөө холбоо шууд байгаа. Булчингууд маань яг шүрмэстэй болоод ингээд шүрмэстэй холбогдоод ингээд цаашаа яг тэрэн дээр л гэсэн үг. За одоо доотод талд ингээд бодож байгаа хаа тий. За ойролцоогоор ингээд бас л мөн 30 секунд. За их өвддөг нь бас 1 цаг. 1 цаг гинэ 1 минут. Сайн хавж үзнэ үү? Цаг минутаа холж утгаа. За одоо хоёр талдаа. За мөн л яг өмнө би бас нэг өдөгний засгал орох яг энэ өдөгнийхөө хоёр ясны яг нөгөө хоёр үений яг юун дээрээ дарж байгаа. Үеийн дээрээ дарж байгаа хөдөлгөнөө гэжсэн шүү дээ. За энэ бол одоо болохоор яг үеийн дээрээ биш шүү. Яг үений чинь яг дээхэн тал. Яг үений чинь дөнгөж яг тэр дээхэн талд нь мөн л бас яг тэр холбоос идчихэн байж байгаа тэр шүрмэс шүрмэсний холбоос ид. Яг тэрэн дээрээ ингэ сайхан нухаж массажлна гэсэн. Ясан дээрээ яг нөгөө үеийн дээрээ биш шүү. За яг тэр холбоосон дээрээ сайхан нухаж массажлна. За. Тэгээ сайхан 30 секунд мөн сайхан. За хөлн их хөшинг байдаг те. Ерөнхийдөө бид нар чи өвдөг их өвдгөр ерөнхийдөө их хөшинг болчдөг шүү дээ. Нөгөө сайхан уян те нөгөө сайхан хөнгөн хөдөлдөг маань болохоо байц нэг л хөшинг ийм болцсон байдаг. За тэр хөшин гэдэрт бол их сайн гэж тэрийн чи бас. За ерөнхийдөө энэ Япон юуных болохоор ерөнхийдөө дандаа энэ цэгэн юунууд байдаг юм байлээ. Бияс өмнө тэр нэг энэ үеийн дээрээ дараад хийж байгаа тэр дасгал бас мөн тэр Япон эмчээ оруулсан дасгал байсан. За ерөнхийдөө ингээ 30 секунд болсон байх. За одоо хөлөө жоохон ингэсгээд за яг одоо энд мөн л яг энд одоо яг энэ гуйны яг энэ дотор талын булчин байгаа шүү дээ. Энэ урд талын том булчин байгаа. Тийм одоо энэ гол энэ дотор талын том булчин. Яг энэ дотор талын том булчин чинь мөн л бас яг энд бас л яг мөн юунд холбогдож байгаа. Та нар яг ингээд дараад үзээрэй. Яг энд чи яг ингээд нөгөө нэг бас булчин юуны чи сүрмсний чи яг холбоос яг энэ хавь байж байгаа. Да ялангуяа дотор тал нь өвддөг хүмүүст бол энэ их сайн гэсэн. За яг тэрэн дээр сайхан одоо ингэж массажлахгүй. Одоо тэрэн дээр яг энэ хоёр эрхийн хуруугаараа яг тэрийг олцсон бол яг энэ хавьд л байгаа. За яг тэр юу чинь ингээд тэмдэглээд үзэхээр яг тэр холбоос чинь. За энэ дээр сайхан 20 удаа дарна. Хоёр эрхийн хуруугаараа ингээд хүчтэй дарна. 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20. За одоо жоохон хумстай болохоор бүр хумсна. Одоо яг энэ дотор талынхаа за энэ дотор тал. За энэ дотор талдаа ингээд мөн ингээд яг энэ өдгөнийхөө яг артын дотор тал. Тэ за яг энэ дотор талдаа яг та нар ингээд гараа оруулаад ингээд тэмтрээ зүт. За мөн булчин шүрмэс яг тэнд чинь холбоос байж байгаа. За булчин сүрмэссэн чинь зангирчсан тийм нэг булдруу ч юм уу эсвэл нэг хүндүүр ч юм уу те нэг бөөгнөрчгсөн за нэг тиймэрхүү юм байна уу та нар өөрсдөө яг ингээд тэрэн дээрээ яг ингээд дарна заа юу. За яг тэрэн дээрээ бас мөн яг түрүүний яг ингэж дарсан шүү дээ. Яг тэрэн шигээ ингээд мөн хоёр одоо хуруугаа оруулчихж байгаа сайхан дарна. Бас 20 удаа сайхан дарна. Миний хувьд ерөнхийдөө бас гайгүй тийм юу бол энчээ талынх байдаг. Энчээ талынх ерөнхийдөө бас жоохон өвддөг. Тэндээ нөгөө өнөөдөр энчээ та нарт харагдах нь илүү юм болоо гэж бодоод энчээ талынхаа хөлн дээр хийж байгаа байхгүй. Энчээ талын өвдөг бол ерөнхийдөө нэг өвдөх нь хамаагүй гайгүй байдаг. Тийм болоод тэр энэ өвдөгний ард нэг тийм юм хөө мэдэгдээд байгаа юм болоо. Жоох ингээд нугалж байгаад яах юм бол их сайн мэдэгддэг шүү. За яа. За ингээ сайхан дараад өгнө.
Яг л тэр та нар өөрсдөө тэмтэрч үзээл тийм хатуу тийм бөөгнөрч өгсөн юм шиг чанга гарцсан юм шиг тийм л юм яг өвчтэй юм шиг тийм юм дээрээ л яг ингэ сайхан гарч өгөн гэсэн юм. 20 удаа. Бас яриад тоогоо алдчихлоо. За багцаагаар ингээ 20 болсон баг тий. За ингэж дарж байгаа. За энэ чаталынхаа хөл дээр харуулах нь ерөнхийдөө та нар ингэсийг л нуглаа сууччаа гэсэн. Ингэж хийж нугалт суучж агаад яг ингээ гараа аруулахаар чи яг энэ юунд чинь яг юу байж байгаа. Миний хот яг энэ бас яг энэ чаталын юунд бол яг бэд юм бомбор юм яваад тэрэн дээр нь яг ингээ би ингээ дардаг. Тэгээ энэ дээр ингээ ардлынхаа энэ дээр дарахад та нарын дотор талд нь энэ өвдөлт мэдрэгддэг шүү дээ. Ерөнхийдөө яг энэ артад талд яг энэ өвдөгний энэ артад талд бас нэг чухал булчин байдаг юм байлээ. Яг энэ дотор талд тэр булчин чинь өвдөгний бас ингэж хөдөлгөөн яахад бас их нөлөөлдөг. Угаашаа тэрийг хийлээ хөдлөх гэдэг их чухал үүрэг гүйцэтгэдэг гэж байгаа шүү дээ. Тийм болохоор тийм яг энэ ард дарахад энд өвддөг шүү дээ. Яг энэ дотор тал энд тэгэхээр яг өвдөд байгаа газрын юм шиг мөртөрсөн өөр газар яг өвчин байдаг гэдэг бол яг үнэ. Би бүр тэрийг бол яг бүр олон юунаас ингэж хараад байгаа юм бүр яг. За ингээд та нар маань ийм дасгалыг ингээд туршаад үзээрэй. За тэгэхээр яах нь вэ?